Нэмэлт цаг нэвтрүүлгийн шинэхэн дугаар танд хүрэхэд бэлэн боллоо. Өнгөрсөн 7 хоногт дээдлийн тоглолтууд Зүүн Азийн Суперлиг, холбооны цомын шилдэгүүдийн өрсөлдөөн гээд харах үзэх, хазах мүлжих үйл явдлууд ихтэй байлаа. Ингээд шинэ 7 хоногийн шинэхэн дугаартаа орцгооё. Өнгөрсөн 7 хоногт хуучны саксофон сонирхчдын дунд хамгийн ихээр яригдсан тоглолт холбооны цомын шүвгийн 16 шатны хүрээнд явагдсан Эрдэнэт Miners налах Бизон багуудын өрсөлдөөн байлаа. Аль хөдсөн баг нь цомдныг алхам ойртож шилдэг 8 шалгарах байсан юм. 4 үеийн турш ширүүн өрсөлдөөн дунд өрнсөн энэхүү тоглолтыг Монгол улсын гавьяа тамирчин Тунгалгийн санчир нэмэлт цагт авчирсан ч налах Бизоны залуу довтлогч гардын шилдэг тоглолтын ачаар ялт байгуулан холбооны цомыг цааш өргөжлүүлэх боллоо. Цомын энэ шатанд цорингаас таамаглаагүй үр дүн гарсан нь энэ байсан юм. Одоо хамтдаа тоглолтын таймыг үзцгээе. За ингээд тоглолтын эхний довтлогоо Өмнө Эрдэнэт Miners багаас ирэх хуваартай. Бат Эрдэнэ жавжин дээр суларсан нөөлөг. Дээдлийн одоо хэмжээний тоглогч боловч маш олон багаас санд ирсэн. Тэгээд тэдгээр санд Бат Эрдэнэ холон шидэлт оновчтой. Энэ үйлрэл түнсний дээдлийг ч гэсэн Бүргэд бат энэ тоглолтод 2 дахь удаага олон шидэлтийг оновчтой болголоо. Тунгалгийн санчир их баясгалангийн довтлогон дээр хаалт оновчтой. Баясаа өөрөө 3 руу гараа шидсэн. Олон шидэлт оновчтой болсон. 2 оноог нь авч болохгүй. Санчирын эсрэг хөлдөөр нь тоглох гэсэн. Баруун тайраад явсан, гард нэмсэн. Дахин нэг боломжийг үүсгэлээ. 3 хамгаалагчийн голоос гард энэ тоглолтыг мөхөрдөн гард доор бөмбөгийг аваад зүүн талдаа ямар гоё эргэцсэн бэ. Ишгвэр хөл алдсан Тунгалгийн санчир зүүн жавжин дээрээс тэгээд налах Бизоны урд новтлогоо Бүргэд бат хөнгөд өгсөн. Одоо олж байгаа юм байна. Өсгөөний олон шидэлт оновчтойж тооны харьцаа 33 дээр тэнцүүлж байна. Гардыг шахаад явсан санчир баруун. За гард өөрөө шууд арайд явсан. Ямар гоё алхамт вэ. Маш гоё дамжуулалт өөр дээр нэрэхэд дуусгаж чадсангүй. Мөхөрдөн эргэлзэх зөөлгүй шидсэн. Шидэлт оновчтой. Тасалсан санчирын дамжуулалтаар их баясгалан довтлогоо оновчтой болсон. Санчир Бүргэд батын эсрэг баруун дайраад хуучны санчирыг дамжуулалт таслагдах төгсөн. Бэлэг жаргал олон шидэлт оновчтой болсон. 57-51. Ямцогт задлаад өгсөн. Бямтарч хамгаалагчтай шидсэн. Маш чухал шидэлт. Мөхөрдөн 3 алдаатай байгаа. Шижирхүү сэлгэнд сууж байгаа. Өсгөөний олон шидэл. Өнөөдөр чинь залуу гардын довтлогоо самбарны нөгөө талаас гардын солгоо орсон. Гордон байгаа. Бөмбөг таслагдсан. Санчирын довтлогоо оновчтой нэмээд алтаас алгаж байна. Өсгөөний дамжуулалтаар Бүргэд бат энэ тоглолтын хувилбар юу гэж ярилцсныг хамтаараа санчир тулсан үед Тунгалгийн санчираа цөм дайраад явсан да. Их баясгалан хоолой шидэлт оновчтой. Гардын довтлогоо 103 хүнд санчир бөмбөг аваад шийдсэн. Санчирын шидэлт оновчтой болсон. Ямар гайхалтай тоглолтоо үзэгчтэй. Тунгалгийн санчир. Тэгээд гавьяа тим байгуулсан гавьяаг хөөдөхгүй тулд үлдсэн 5 минутанд залуу тоглогч бэлэг жаргал өөрөө дараад явсан. Хурдтай байна. Тогтмол 5 секунд. Гүсгвайр их удаж байгаа дамжуултыг гаргаад өгсөн. Бүргэд батын хоолой шидэлт оновчтой болсон. Бүргэд бат. Бэлэг жаргалын хоолой шидэлт оновчтой болсон. Өнөөдөр сүүлийн 2 минут ажиллаад ирсэн. Бямтарчийн довтлогоо оновчтой болсон. 5 оноо олгож ойртууллаа. За илүү ирч хүчтэй байгааг нь Miners байгаад байна.
Санчрын алд гарын төгсгөл яахыг хамтаа харъя да. Санчир аваа шууд шийдсэн. Шид тонцтой болсон. 8 тоноо Өсгөөөр шалтаад өгсөн. Гардын довтлогоо оновчгүй Өсгөөөрийн довтлогоо нэмээд оновчтой болсон. Баясаа их баясгалангийн хоёр нөө Налах Бизон 2025 оны холбооны цомын аваргын шүүгийн 16-ад Omni Miners багийг пулга авч шилдэг 8 баг иргээр нэрлэгдлээ. Өнгөрсөн 7 хоногт нэмэлт цаг шийдэгдсэн өөр нэгэн тоглолт бол хожигдох хэрэггүй болоод байгаа. Бүрэн скор Монголиас болон SGFs багуудын өрсөлдөөн. Bayern Wesley хожлын гэмээр шидэлтийг унагсан ч ганц холбомгийн гаарданд хизүүлснээр нэмэлт цагт Мишнууд хожлоо авсан. Энэ тоглолтын Голбаатар хаан ганаг бид энэ дугаартаа онцолж байна. Одоо түүний цуглуулсан уран довтлогоонуудыг хамтдаа сонирхъя. Өнгөрсөн 7 хоногийн шилдэг тоглогчид тоглолтын дараа юу ярив? Хамтдаа сонсцгоё. Та бүхнийг гол тоглогчд нэг Өсгөөөртэй олзуулж байна. За өнөөдрийн тоглолтын сэтгэл ямар байна? Маш хүчрхгүйгээ эсрэг хожлоо чаалаа. Тэглээ баярлаа. Өнөөдрийн тоглолт бидэд бас айгүй их бэлдсэн л дээ аж холбогдол өгсөн. Бэлтгэлээ маш сайн хийсэн 7 хоног. Тэрэндээ тэгээд бэлтгэлийн үр шим нь гарсан ирсэн гэж бодож байна. Айгүй хүчтэй овер тайм гарсан гоё тоглолт боллоо гэж бодож байна. За Монголын санчир бас хоолын сайн шийдэл дээр тоог тэнцүүсэн үнсэн цагт тэр үед яг юу мэдрэгчээв? Тэр үед бол нүд харахуулаад явсан. Оноо дээр олон гарсаа тэгээд эргээд санчир ахаа олон шийдэлтүүдээр оноогоо ойртуулсаар байгаад овер тайм гаргасан. Санчир ахтаа баяр үргээл гэж хэлээ да. Танаагийн хоошлын хамгийн гол түлхүүр юу байв? Манай хамгаалт байж чадлаа. Бүгдээрээ гоё идэвхтэй ерөөсөө нурсангүй бүгд хүчтэй эхэлсээр байгаа хүчтэй дуусгаж чадлаа. За дараагийн тоглолтууд намжсан баярлалаа. Тэгээд хожил авлаа, баяр хүргэе. Өнөөдөр бас одоо нэг ч импорт тоглогчгүйгээр тоглолоо. Өнөөдрийн тоглолтоос Тэ маш бас гайхалтай тоглолт өнгөрлөө. Монголиас баг бас маш хүчтэй тоглолт бас бидний эсрэг хийлээ. Тэ манай багийнхан ч бас тэрэнд бас маш сайн бэлдэж бас багаараа сайн тэмцэж чадчих бас хожлыг авлаа гэж харж байна. өнөөдрөөс Монгол тамирчдын хувьд хэр ачаалттай байв. Одоо мөн дээрээс нь өнөөдөр FC-ийн хувьд бас бөмбөг алдалт нэлээ их байлаа шүү дээ. Өнөөдөр бөмбөг алдалт 23 бөмбөг алдалт хийсэн байна л да. Тэгэд энэ нас одоо Монгол тамирчид одоо импорт тоглогчгүйгээрээ бас нэлээ ачаалттай байв гэж харж байна. Тэ бөмбөг алдалт гэх юм бол тэ манайх өөрсдөө эдрийгээ засах хэрэгтэй байх гэж бодож байна. Удахгүй болоо бэхлэн. Тэ бас бид нар уул найл бол алдахгүй хичээж байгаа л тэгээд 23-ыг алдчихад байна. Тэ уул нь хамгийн сайнараа тоглолт тэгээд 23-ыг алдчихлаа. Тэ уучлаарай да. Өнөөдрөөс үзэж хөгжөөнд нэмсэн 6 дахь тоглогчтой хандаад үг хэллүүл. Тэ ямар ч үедээ уналттай байсан ч хожилтой байж байсан бид нар дэмжлэгт баярлаа. Тэгээд баярлалаа гэж хэлээ да бүгдэнд нь. За баярлалаа. Дараагийн тоглолтод амжилт хүсье. За бүгдэнд нь баярлаа. За ямар ч бид нар сая нэг дараалсан 4 тоглолтын дараа нэг 5 хоног завсарлаад орж ирж байна. Тэгээд ямар ч одоо нэг лиг нэг 10 хоног завсарлах хугацаанд бид нар одоо тэрнээс өмнө заавал хожил хэрэгтэй байсан. Тэгээд ямар ч өнөөдөр фокус сайтаа орж ирээд хоёр дахь Сэлэнг бодостой хожил авлаа. Баяртай байна. Өнөөдөр 3-аас шидэлтүүд бас маш нөлөө өндөр байлаа. Дээрээс нь өөрийнхөө хувьд бас 3-аас шидэлтүүд бас маш сайн байлаа. Ер нь бэлтгэжэлт хэр байсан бэ? Бас одоо 2 дахь учраа шүү дээ, тий? Тэгээ 2 дахь учраан дээрээс 2 дахь ялтаа бас байгууллаа. За ямар ч хувийн бэлтгэл жоохон бэлтлүүдтэй байсан болохоор энэ үйлрэл эхлээл ер нь өөрийнхөө тоглолтыг гаргаж чадахгүй байсан. Одоо бэлтлүүдээ эдгээгээд ерөнхийдөө бас бэлтгэлээ сайн хийж байгаа болохоор үр шим минь одоо гарч ирэх шиг байна. Мөр ер нь урд өмнө баг байгаагүйгээрээ цөөхөн минут тоглолоо гэж харж байна. Коуч нь ер нь ямархуу тактикийг баримтлуу илүү Монгол тамирчтай бас гаргахыг зорьсон уу? Тий одоо мөр дээр тулгарсан гэдэг байгааг нь одоо жишээлбэл бид нар
Нодлонгийнх шиг би бөмбөгтэй юм уу тулгай бөмбөгтэй байгаа. Тэгээ холбогчор бөмбөгтэй байгаа үедээ зөв шийдвэрүүдээ гаргая, багаа тоглоулъя. Тэгээ ялан пастай явъя гэд яварсан амжилттай болж байна тэр. Тий. Баярлалаа дараагийн тоглолтод нэмжэлсэн. Баярлаа. За бид дөнгөж сая Сэлэг Бодосоолын Эрдэнэт Miners гэсэн бүслэгтийн 3 болон 4-р байранд бичигдэж байгаа багуудаа маш сонирхолтой тоглолтыг хүлээн авч үзлээ. За энэхүү тоглолтод ялт авсанд өрчин болон тараа багийн ард нь баяр хүргэе. За юунд дөрөнд ялт авсандаа баяртай байна. Тэгээ Сэлэг Бодос бол маш хүчтэй өрсөлдөө. Гоё тоглолт оллоо гэж харж байна. За эхний хагаст багийн ахлагсалжуулагч 2 техникийн алдааны улмаас болоод талбайг орхилоо. Тэгээд энэхүү үйл явдал багийн ер нь тамирчдын сэтгэл зүйн тэрхэн нөлөө ер нь тоглолтын талаар нэг ярил. Тоглолтын талаар ярихад бол ер нь бол маш хүчтэй Сэлэг Бодосын довтлогооч сайн. Манайх ч гэсэн довтлогоо ер нь хөв өндөртэй байх гэж хичээлээ. Тэгээд ер нь бол ахлах тасалжуулагчийн хөөгдсөнтэй холбоотой ер нь бол тамирчид нэг бодохгүй байхыг хичээсэн. Тэсний санаагаа 50 байхыг хичээсэн. За өөрөө чинь хувьд энэхүү тоглолтод авсан бүх оноогоо 4-р үед авлаа. 10-аас дээш өнөө. 2 удаа хоолын зан шилдэг амжилттай боллоо. 3-р үеэс 4-р үе рүү шилжихэд тэр завсралгын хугацаар өөрөө төвлөрөл ямар төвшөнд очив? Ер нь анханасаа эхний 3 үе ер нь бас ер нь эхлэлэндээ бол нэг сулрахгүй танд давтлахгүй бай гэж бодсон. Нэг давталгаан дээр нэг өөрийгөө хүчлэхгүй зөвхөн багийн хагаа тоглоё гэж бодчихсон. Тэгээ 4-р үе дээр ялцчихгүй нэг оноо самбар зарсан чинь тэг оноо. Тэгээ за тэгээ дари За зүгээр ер нь бол тэгэл нэг бол ийм л юм боллоо. За баярлалаа. Дараагийн тоглолт нэмжлээ. Нэмэлт цаг нэвтрүүлгийн энэ дугаарт бид аль багийн хувьд солихоороор зочилсан бол хамтдаа хаалганы татцгаая. Мэдээж сонирхолтой тактикийн яриа өрнөж таарна. Би ингэж авахгүй чи ингэ орооч. Алтайсан ч юм уу тэр мөрөө зогсоох хэрэгтэй. Тэр ариах тэр вэний дэшээ гардаг та хэлчихгүй. Салчиг түүнээ би таныг явсаа дараа харцгаа. Би отгоо баа бийж байгаа. Guys, you know that you can really win this game. Та нэг тоглолтод яаж чадна гэдгийг ойлгосон биз дээ. And we just gave 2 falls on the second quarter. And he needs Бид 2-р үе дээр 2 have the range to dive for a ball and to fight like this. All of you need to fight like this. All the time. All of the defense. You know how badly I want you to see play well. You don't know how good player you are. You are really a good player. I truly believe that. I truly believe that. Honestly. When you play that one-on-one, you dribble everyone, you make the layup so easy, and you make look good. But be smart on defense, go to the corner, make the close out, move your feet, move your hand, and don't go on the fast break. Don't go on this cutting lane. And open the passes. We can keep switching everything, okay? But when he is, when they give to the big one, collapse the lane, and close out like this. But don't let them go again. If they go again, if they go this far, it's okay. Everybody rebounds. And if we run, when we run, if we don't have the layup, we have the corners ready with the shooters. Not just with the shooters. Maybe he goes on the fast break, drives here, he's on the corner here, but it's one more pass. Even one more over. You know what I mean? If you serve the ball, will be easier to win. More things. Now listen to me on defense, okay? You are on my side. You hear me when you are on the other side? Yes? You hear me during the first half? And you more or less understand? Now, follow my fucking instructions when I'm talking to you on defense. Hey, other teams, he was asking me who was. About my team before came here. Number 9. Yeah, where is? They used to say, on the second half, we play defense with 6 because I play defense too. If you listen to me. And on the pick and roll on transition. If they are expecting like this, over the lane, the one-on-one is very easy. Okay? Okay, and also keep in mind, they can go zone defense. If they go zone defense, don't get crazy. Remember the motion.
Run behind, let the shooters go, and switch side of the ball. Really, guys, you can win this game. And you saw me out there, right? I'm playing for my life here. I want everybody playing the same way. Come on. Өнгөрсөн 7 хоногийн шилдэг 10 довтлогоо хамгаалтыг онцлон шалгаруулахад тун хүнд байлаа. Учир нь 3-3 тэмцээд гайхалтай олон мөчүүд камерын дурамд хадгалагдсан үлджээ. Ингээд та бүхнийг топ 10-тай хамт үлдээе. Эх 7 хоногийн энэ цагтаа иргэн уулзцгаая. Баярлалаа, баяртай. Баг урдаар урагшилжсэн. Тэгээд дамжуулалт авсан нариудад тесрээд 2-1 авлаа. Эргээд бөмбөг таслагдсан. Хүрдөржин дамжуулалт Азайрыг хүчтэй төгсгөөл. Цэцэг Кингсийг завсарлах захиалгад түргэлээ үзэгчтэй. Эргэн болж байгаа баяртай үзэгчтэй 2-2-ын тоглолтын 4-р үе. Энэхүү ихэлсэн бөмбөг таслагдсан Минд баяр хаалт амжилттай болсон. Төгөлдөр. За туршлагатай тамирчин дээр бас лайхтар нэг алтыг хийлээ дээ. Минд өөрөө түр нь урагшаа гараад ирсэн төгөлдөр аргагүй хордон талтай араас нэг. Эндрия за бөмбөн дээр нь ажилласан бөмбөглөө тэнцэх түншгийн амар гоё хадгалтай өдөр нь FD-ийн цагаан дээрээс төгсөж байна. За ордонд Улаанбаатарт болж байгаа юм шиг байна ч нэ. Манай одоо Монголын тэдундаа хөлгүүд багийн дэмжигчдүүд ордонд үнээр бараг 5 байгаа юм шиг нөө. Түшиг бол энэ дэр FD-ийн байрыг чих гоё мэдэрлээ. Маш гоё мэдэрлээ. Маш гоё мэдэрлээ. Дайчилтаа түшиг. Батманд 3 онооны довтлогоо чүй 2 боломжийг амжилттай үүсгэж чадсан Marvel Stenag-ийн амжилттай боллоо. 2.15 тоноо. Маккензи Мур шидэлтэй байгаа. Баасан дөрж 3 онооны довтлогоо амжилтгүй. Өөрөө нэмээд яа. Довтлогоо амжилттай болгож чадлаа. Болтгүй 2-3 жил дараас шилдэг алдчихлаа. Яа. Ой дамжуулсан довтлогоо оноштой болсон. Даваа самбугийн дэлгэрний юм. Энэ бол ерөөсө 3 маш олон жил хамт өнгөрсний ойлголцооч. Ямар ч асуудал амарх. Баасан дөрж нэгээр хэдгсэн Элмор Алиевтаг. За түүний баасан дөрж дамжуулт Элморын төгсгөл 7 хоногийн шилдэг орох байлаа. Батны үлгэж байна. Уг нь бас бөмбөг эзэмшээд өөрийнхөө довтлогоонуудыг хийсэн. Антони Нельсон дээрээс нь явж үзсэн Норвул Бэлийн аимшигтай нэгэн алд урагшаа Батманд 2 оноо авлаа. Сайн хамгаалт сайн довтлогоо амжилттай хийж чадлаа. Нэг зооны 3 хүн сайжир бөмбөг аваад шийдсэн. Сайжрын шидэд оловчтой болсон. Ямар гайхалтай тоглолтоо үзэгчтэй. Тунгалгийн сайжир. Шүгчд дахин нэг удаа нэгтлээ үзнэ. Тунгалгийн сайжир. Яа гарахгүй амьдсан юм байна. Тулсан үе тунгалгийн сайжир гэдэг чинь энэ шүү дээ үзэгчтэй. Вестиус яарахгүй байна. Илүү тогтсон тоглоо хий. Илүү үзэж байна. Хоёр хамгаалагч ойрхон байгаа дамжуулдаг гайрдан таслаад ойрхон байсан да. Довтлогоонд 10 секунд. Төгөлдөр Вести дүгүүлсэнгүй маш сайн хамгаалтыг тулгуу хийж байна. Цаан суларчтай Байрон Вести шийдсэн Байрон Вести. Байрон Вести. Бидний 10 Байрон Вести.
Тоглолтын турш дутуу явсан Mongolians баг сүүлийн 2 секундын дээр 3 онооны илүүтэй боллоо. Тоглолт дуусахад 1.9 секундын хугацаа үлдсэн. Хамгийн сүүлийн цэцэрлэгээ нет олсож өгүүлж захиалжээ. За энэ бол бүр төгөлдөр өгье гэж өгсөн те. Шийдэлтний амжилттай болсон Майер Вести чухал мөчүүд чухал тоглогч чухал шийдэлтний амжилттай боллоо. Майер Вести за таарай. За маш олон ер нь хөдөлмөр явандаа авсан гард авсан шийдсэн шийдэлтний амжилттай болсон. Ганц мөнгөний ган эрдэн. Хайрдан формод нэгэнт олжээ. Застан дээрээс болсон. Аваа шийдсэн амжсоо амцсан нэг амцсан бол